Байцгаана уу? 3 сарын 18-наас 20-ны хооронд анги нийтийн сорилго олимпиад болох гэж байгаатай холбоотойгоор сурагчид бол School Cgmen домей хаягаараа бүгдээрээ нэвтрэнэ. Нэвтрэх нэр нь Мэдлээ хаяг, нууц үг нь 1 2 3 байна. 12 дугаар ангийн суралцагчид бол шууд нэвтрээд орох боломжтой. Сая эсэлтийн шалгалтын сорилд оролцсон учраас. Харин 6-аас 11 дугаар ангийн суралцагчид бол нэвтэрч чадахгүй байгаа. Тэгэхээр сургалтын менежер заавал одоо миний заах зэс рүү ороод суралцагчдаа CMS-ээс шинчилж өгнө гэсэн үг. Ингэснээр 6-аас 11 дугаар ангийн суралцагчид School Cgmen рүү хандаж анги нийтийн сорилго олимпиадад оролцох боломжтой болно шүү. Эхний ээлжинд шалгалт үнэлгээ зэс дотор бусад шалгалт гэзэс байгаа. Бусад шалгалт зэс рүү ороход та нар маань School Cgmen дээр сая эсэлтийн шалгалттай холбоотой шалгалтын анализыг энэ шалгалт зэс рүү орохоор танай сургуулийн оролцсон нийт шалгалтууд харагдана. Тэгээ шалгалтын нэрний ард талд ийм анализ гэдэг ногоон төвчлөр дээр дараатаа тухайн шалгалтынхаа анализыг харах боломжтой. Ер нь бол маш олон төрлөөр харж байгаа. Нодлон мөн анги нийтийн сорилгод бүгд оролцсон юм чи анализаа хэрхэн харахаа мэдж байгаа байх. Энд байгаа одоо нөгөө шалгалтын эхлэх ба дуусах огноог бас урагшлуулж хойшлуулад оролцсон шалгалтуудынхаа анализыг харах боломжтой шүү. Суралцагчдаа хэрхэн шинжилж өгөх вэ гэхээр энэ суралцаж гэдэг зэс рүү орно. Суралцагч зэс рүү ороод хөтөлбөрийн төвшнгөө сонгоод суур хөтөлбөрийн төвшнгөө сонгоод одоо 6-аас 9 дугаар ангиудаа ингээд анги тус бүрээр шинжилнэ. 6 дугаар ангиа сонголоо. Хайх төвчлөөр дарлаа. Араас нь суралцагч шинжлэх төвчлөрийг заавал дарна. Итгэлтэй байна уу? Тийм. Ингэснээр суралцагчд маань шинжлэгдэж School Cgmen рүү мэдлээ хаягаараа нэвтрэх боломжтой болж байна гэсэн үг. Ингээд анги тус бүрээр нь шинжилж өгнө. Бүлэг бол сонгох шаардлагагүй. 6 дугаар ангиа шинжилчихсэн байвал 7 дугаар анги. 7 дугаар ангиас хайх төвчлөөр дарахад ямар ч мэдээлэл гарч ирэхгүй. Араас нь заавал суралцаг шинжлэх итгэлтэй байна уу? Тийм. Ингээд шинжлэгдэж дууссан байвал тухайн 7 дугаар ангийг суралцах шинжилгээтэй ангийн нийт сурагчид тэгээ мэдлээ хаяг нь нууц үг нь 1 2 3 гэдэг ийм баг нь гарч ирж ивэл суралцагчид амжилттай шинжилгээтэй гэж ойлгоно. Ингээд 8 дугаар ангийг 9 дугаар ангийг дараа нь бүрэн дунд хөтөлбөрийн төвшнгөө сонгоод 10 11 дугаар ангийг 12 дугаар ангийг тус бүрчлээ ерөөдөө шинжилж өгнө. Сая бол 12 дугаар ангийг шинжилсэн юм чинь эсэлтийн шалгалтанд оролцож байгаа юм чинь ер нь бол бүрэн дундаас 10 болон 11 дугаар ангийг л тус тусад нь ингээд шинжилээд өгөөрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.